20 дугаар тойргийн 7-гийн 3-р хэсэгтэр санал хураалтын үйл ажиллагаа хэвээ явагдаж байна. Нийт 1656 сонгогч иргэний бүртгэлийн мэдээлэл тусгагдсан байна. За одоогийн байдлаар 211 цагийн байдлаар 207 сонгогч буюу 12% саналаа өгöd байна. За тэгээд нэг иргэн бол төр асваас нэмэгдээд 1657 сонгогч саналаа өгөх болсон байна. За зөвөрийн хайрцгаар 10 сонгогч саналыг хүсэлтэд ирүүлсэн, 10-аа өгсөн байгаа 100% эрттэйгээр саналаа өгсөн байгаа. Эсгийн ороонд 7 албаа гэж ажиллаж байгаа. За санал хураалт явагдсанаас хойш ямар нэгэн зөрчил гараагүй. За сонгогчид бол одоо тасралтгүй саналаа өгч байна. Орон нутгийн сонгуул нөхөн сонгуул явуулж байна. Одоо сонгуулийн дүрмийн дагуу саналаа өгөөл явж байна. Зохион байгуул сайхан л байна. Одоо хондоо ямар нэгэн тийм зөрчил мөрчлөл миний л нүдэнд юм харагдсан юм алга. Үгүй ард түмнийхээ дуу хоолойг сонссон. Тэгээд одоо сум орон нутгийнхаа хөгжлийг л дэмжсэн. Бидний дуу хоолойг л дээш нь хүргэдэг тийм л хүн байгаасаа л гэж бодож штеп. За одоо хонгорд одоо 20 хэдэн жил амьдарч байна. Тэр хонгор сумд амьдардаг нэг дөрөвд. Сая хөдөө орон нутгаас ирлээ нэг цас бороотой байна. Говод аваа хийцүү тэгээ машин дээр ирээд сонгуулаа орон нутагт зөв намаа гаргаа зөв хүнээ сонгохын төлөө тэгээд сонгуулах гэж ирж байна. Хонгор сумын амьдрал ах үеийн гайгүй сайн байгаа шүү дээ энэ тууштай. Энэ тэгэл сонголт амжилттай болох байх л гэж бодож байна. Тэ зөв хүнээ сонголт мэрэгэн байх болтугай. Амжилт. 12 цагийн байдлаар эрц 32%-тэй нийт 1028 сонгогчтой. Одоогоор сонгуулийн санал өгөх үйл ажиллагаа хэвээ явагдаж байна. Өнөөдөр Тархуул аймгийн Хонгор суманд аймгийн эрдэнэт эрчтийн хурлын нөхөн сонгуул явагдаж байна. За 12 цагийн байдлаар сумын хэмжээний эрц 18%-тэй явж байна. За сумын хэмжээнд 3 хэсгийн ороо санал авах үйл ажиллагааг хариуцсан зохион байгуулж байна. За сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэлтэй 3933 сонгогч бүртгэлтэй байгаа. За өчигдөр бид бүгд зөөврийн битүүмжлсэн саналын харьцаар нийт 32 сонгогчоос хууль тогтоомжийн хүрээнд саналыг авсан байгаа. За санал авах үйл ажиллагаа маань өглөө 7 цагаас оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ. За одоогоор ямар нэгэн гомдол санал ирсэн зөрчил гараагүй байна. Аймгийн эрдэнэт эрчтийн хурлын нөхөн сонгуул 1 мандаттайгаар явагдаж байгаа. За 2 нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд за 2 нэр дэвшигчтэйгээр сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 3 хэсгийн хороод дээр мэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй нийт 21 албаагч за сумын сонгуулийн ороо мөн адилхан 7 хүний бүрэлдэхүүнтэй ингээд 28 хүн санал авах үйл ажиллагааг хариуцсан зохион байгуулж байна. Санал авах үйл ажиллагаатай холбоотой эрсцэн мэдээг бид бүгд аймгийн сонгуулийн ороо болон сонгуулийн ерхий ороо руу дамжуулж байгаа. За 12, 17, 20 цагуудад эрсцэн мэдээ явна. За 12 цагийн байдлаар 18%-тай гэсэн эрсцэн мэдээгээ дамжуулж дуусчаад байж байна. За нийт сонгогчдоо сонгуульд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.